Сайн мэцхан үзэгчдээ хүндэрхэн мэдээлэл үйлчлэхэд бэлэн болсон байна. Хинтээ аймаг төрөнсөн үйл явдлын мэдээг та бүхэндээ хүргэе. За манай телевизээс сурвалжлах баг хамтолон Хинтээ аймгийн Гашар суманд ажилласан эхний мэдээг Гашар сумаас бэлтгэлээ. За Хинтээ аймгийн Гашар суманд энэ онд олон бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна. За үүний нэг нь иргэдийн олон нийтийг хүлээж байсан шин цэнгэлдэх хүрээлэн байсан юм. За түүнээс сумын удирдлагуудад орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дараах шин цэнгэлдэх хүрээлэн барин инхүү нээлттэй хийж байгаа юм а. Энэ лах мэдээллийг сэтгүүлч Отхон Баяр бэлтгэлээ. Адмын сарн мандалын хөвсөн хэрлэн мөрний урсгал ардын нэгдэд хаяа дэлэн хөгсөн хэдэн суун хөнди аглог хангай хэр талхассан энтэй сайхан нутга Хинтээ аймгийн Гашар сум үүсгэн байгуулагдсны түүхтэй 100 жилийн ирэх 2023 онд тохиох бөгөөд үүний хүрээнд бэлтгэл бэлэн байдлыг хангах үүднээс 2021 оны орон нутгийн хөгжлийн сангийн 140 сая төгрөгөөр энэхүү шин цэнгэлдэх хүрээлэнг барьж байгаа юм а. Тус цэнгэлдэх нь төв асар, хоёр талын асар, хүндэтгэлийн өргөө, гэр барих болон Бүх Британий асар болоод урлаг соёлын арга хэмжээ явагдах талбайгаас бүрдсэн 450 хүний багтаамжтайгаар баригджээ. Тэгвэл сум орон нутгийн удирдлагууд шин цэнгэлдэх хүрээлэнгийнхээ нээлтийг 6 дугаар сарын 13-ны өдөр хийлээ. За та бүхэндээ бас 104 сарын шөнийн 14-нд бэлтгэл сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгээд Гашар сум манаас өдрөөс өдөр өнгөжин тэлж за хүн орд маань одоо сэтгэл санаа эв нэгдэж бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт нэгдэл хийгдэж байгаа. За энэ цэнгэлдэх хүрээлэн маань бол 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн 148 сая төгрөгөөр одоо баригдсан. За 2014 онд Гашар сум маань 90 жилээ хийж за мөн одоо шин цэнгэлдэх хүрээлэн тухайн үеийн одоо бас болцоо нөөцийн ашигтай дайчилж ашигласан байдаг. За түүнээс хойш бол одоо бас тодорхой цаг хугацаа өнгөрсөн. Өөрөөр хэлэх юм бол 7 жилийн дараа 8 жилийн дараа одоо бас энэ цэнгэлдэх хүрээлэн маань одоо шинээр баригдаж ашиглалтанд орж байна. За энэ цэнгэлдэх хүрээлэн бол Гашар сумын 100 жилийн одоо арга хэмжээний хүрээнд зохион байгуулалт бэлтгэл бэлэн байдлыг хангах үүднээс ингэж орон нутгийн хөгжлийн сангаар иргэдээ санал авч ингэж одоо 97 төмнийхээ дэмжлэгтэйгээр ингэж барьсан байгаамаа. Цэнгэлдэх хүрээлэнгийн нийт хэдэн хүний багтаамжтай гэдэг ч юм уу те? Ерөнхийдөө манай цэнгэлдэх хүрээлэнд 450 хүний багтаамжтай гэж барьсан. За энэ дотроо бол төв асар, за баруун зүүн жигүүрийн асар, за бизнес эхний асар, за хүндэтгэлийн өргөний 2 одоо гэр барих 2 болон байна. Бүхийн одоо бас 2 майхны болон байна. За дунд талд нь одоо урлаг соёлын үйл ажиллагаа явуулахын дугуй тойрог бүхий. За мөн одоо бас өвлийн өдрөд одоо котогийн зориулалтаа ашиглах, за хүүхдийн баяр, за намраар одоо урлаг спортын спецификат хийх зориулалтаа ингэж бас олон талт одоо арга хэмжээ хөгжүүлэх зорилгоор ингэж бас интерьерийг нь гаргаж ингэж бариулсан байгаа. Гашар сумын өмнөх наадмын талбай нь 2014 онд баригдаж байсан бөгөөд түүнээс хойш шинжилэлт хийгдээгүй байсаар 2022 онд шин цэнгэлдэх хүрээлэн болон баригдаж байгаагаараа онцлогтой юм а. Мөн энэхүү ажлыг сум орон нутгийн иргэдээс санал асуулга явуулсны үр дүнд барьсан тул иргэдийн хувьд ч үндэсний их баяр наадман шин цэнгэлдэх хүрээлэнгээс үзэх болсонд туйлын баяртай байгаагаа энэ үеэр хэлжүүлээ. Өстой гоё байна. Ер нь дөрөв ч гэсэн ер нь хамгийн гоё л баригдсан. Хамгийн гоё талбай баригдсан байна. Энэ одоо зөвхөн энэ нөгөө нэг энэ Батүлзэн ахын алдрыг тэмдэглэж байгаа ийм олон хүн цуглаж байгаа чинь наадам болвол бүр олон хүн цугдах байх гэж бодож байна. Цэнгэлдэх хүрээлэнгийн манайд болж сайхан зохион байгуул сайтай байна. Ардам сайхан цугласан байна. Энэ сайхан зохион байгуул сайхан нээлттэй өдрөн зохион байгуулалтаа өдрөгүүд бол энийг сайхан ивент тэтгэж энэ 2 насны нэмэр уралдаж байгаа бөхөрлөж байна. Энэ Батүлзэн ахтай болон энэ сайхан сумынхаа залуу хөгчүүд бас улам сайн баригдаж энэ сайхан галчрынхаа Батүлзэн ах шиг сайхан бүхэн адраасуудаас олон сайхан хөгчүүд гарах болтугай гэж бас өрөөж байна тэгээд. Наадмын талбайгаа хэлж бол цэнгэл өрөн тийм энэ сайхан наадмын талбай болсон байна. Тэгээд том сүйдрэгч одоо ингээд худалдагч янз бүрийн мүзэгчэндээ суудалтай. Энэ бол манай суманд энэс өмнө үнэхээр байгаагүй сайхан наадмын талбайтай болжээ. Энэ ч одоо ер нь бидний хүүхэд байхад бол залуу наснд нэг асар майхан байдаг байсан. Дааван асар майхан байдаг байсан. Одоо бол салхинд хийсөө явчихгүй. Энэ төрөө болохгүй байнгын энэ сайхан наадмын талбай болоод байна. Цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил заагдсан хугацаанд дууссан ч ковид зардахлаас шалтгаалan сумынхан нээлтийг хийж хараахан үйл ажиллагааг нь явуулж чадаагүй байсан юм а. Тиймээс удаан хүлээсний эцэст энэхүү нээж нээлтийн арга хэмжээнд зориулан цам цагааны хурд 2022 морин уралдааныг давхар зохион явуулж нутгийн иргэд ч өргөнөөр цэнгэлдэх хүрээлэнгийнхээ нээлтэнд оролцсон юм а.
хөтөлбөр өргөжлөх хүрч байна. За өнгөрсөн амралтын өдрүүдэд Хинтээ аймагт 2022 оны аврах шалгаруулах өсвөр үеийн волейболын тэмцээн 6 дугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. За тэмцээнд нийт 23 багийн 200 гаруй тамирчид өрсөлдөж аварга тодрууллаа. Аймгийн аврах шалгаруулах өсвөр үеийн волейболын тэмцээн 6 дугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнийг Хинтээ аймгийн засаг даргын тамирын газар, биеийн тамир спортын газар болоод Монголын волейболын холбооны Хинтээ аймаг дахь салбар зөвлөлтөөр хамтран зохион байгуулсан юм а. Тэмцээнд Бачирээд, Биндэр, Бор өндөр, Жаргалт хаан, Өмнөдлгэр, Мөрөн, Дадал, Хэрлэн сумын Хэрлэн 1-р сургууль, Тэмүүжин цогцлбор сургууль, Хаан Хинтээ цогцлбор сургууль, Хэрлэн 4-р сургууль, Чингис хотын эргэх клуб, Бор өндөр сумын Кавант клуб гээд нийт 23 багийн 300 тамирчид оролцож авахаалцсан ба хурд хүчээ сорь өрсөлдлөө. За Хинтээ аймгийн биеийн тамир спортын газар Хинтээ аймгийн волейболын холбооноос хамтарч 2022 оны өсвөрийн аймгийн аврах шалгаруулах тэмцээний өнөөдөр амжилттай зохион байгуулалт дуслаа. Тэгээд тэмцээнд маань 10 сумын 23 багийн 300 тамирчид оролцож авахаалцсан ба хурд хүчээс орсон байгаа. Өчигдөр болохоор бид мини волейболын бас 22 оны аймгийн аврах шалгаруулах тэмцээнд 10-аас доошноос 11-ээс 12-наас 13-аас 14 насны ангилалтайгаар бас 60 гаруй багийн 400 гаруй тамирчдыг оролцуулсан юм томоохон тэмцээнийг аймагтаа зохион байгууллаа. Тэгээд өнөөдрийн тэмцээнд маань оролцож байгаа баг тамирчид маань 2022 оны өсвөрийн улсын аврах шалгаруулах тэмцээн оролцох шигшээ багыг тодруулсан ийм сайхан тэмцээн боллоо. Тэгээд өнөөдрийн тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүс, энэ тэмцээнд ажилласан багш дасгалжуулагч нар, эцэг эхчүүд, сургуулийн захиргаат болон бусад бүх хүмүүст аймгийн волейболын холбооны тэргүүлэгчдийн нэрнээс гүн талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье. Тэгвэл тус тэмцээний октийн багийн төрөлд гэрэл дасгалжуулагчтай Биндэр сумын баг тамирчид алтан медалийг хүртсэн бол волейболын спортын мастер соёл эрдэнэ дасгалжуулагчтай Дадал сумын баг тамирчид мөнгөн медалийг, хүрэл медалийг волейболын спортын мастер Жаргал сайхан дасгалжуулагчтай биеийн тамир спортын газрын баг тамирчид тус эзэллээ. Харин эрэгтэй багийн төрөлд алтан медалийн эзнэр волейболын спортын дэд мастер Дорж жагдаг дасгалжуулагчтай эргэх бөмбөг 2 баг шалгарсан бол волейболын спортын мастер соёл эрдэнэ дасгалжуулагчтай Дадал сумын баг тамирчид мөнгөн медалийг эзэлж, хүрэл медалийг Дорж багш дасгалжуулагчтай эргэх бөмбөг 1 багийн тамирчид тус хүртлээ. Мөн тэмцээний шилдэг эмэгтэй тэгш тоглогчоор Биндэр сумын тамирчин Чанцал Сүрэн, эрэгтэй тэгш тоглогчоор эргэх бөмбөг клубын тамирчин Ананд нар тодорсон юм а. За энэ жилийн өсвөрийн волейболын аврах шалгаруулах тэмцээн зохион байгуулалтын хувьд маш амжилттай зохион байгуулагдсан. Тэдгээр тэмцээний одоо тов сүйдэж гарсан шахуу зохион байгуулж байгаа нэг өдрийн дахад зохион байгуулж байгаа гэхэд ерөнхийдөө багууд маш идэвхтэй оролцлоо. Тэгээ оролцсон багууд бас маш чадвар нагсан мундаг сайжирсан байна. За өчигдөр бол мини волейболын аймгийн аврах шалгаруулах тэмцээн болсон. Өнөөдөр өсвөрийн аймгийн аврах шалгаруулах тэмцээн болж байна. Ерөнхийдөө өсвөр аймгийн аврах шалгаруулалт нийлсэн 20 багтай оролцлоо. Өчигдөр мини волейболын төрөлд 10 наснаас доош насны төрөлд хөвгүүд маань мөнгөн медаль, охтууд маань мөнгөн медаль, 13-аас 14 насны хөвгүүд маань алтан медаль цомын эзэд болсон. Мөн өнөөдөр бас өсвөрийн аврах шалгаруулах тэмцээн хөвгүүд маань алтан медаль цомын эзэн, 1-р баг маань 3-р хөлт медаль тэмцээнд амжилттай оролцлоо. Удахгүй болох Дундгой аймагт болох өсвөрийн улсын аврах шалгаруулах тэмцээнд Хэрлэн 1-р сургуулийн баг тамирчдаас ерөнхийдөө маш их бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тэгээд тэр тэмцээндээ амжилттай орцоог хичээж бэлтгэлээ энэ дээ. Өсвөрийн волейболын тэмцээнд октийн 1 баг, хөвгүүдийн 1 багт ирсэн. Өчигдөр болсон минигийн волейболын тэмцээнд болохоор 13-14 насны эмэгтэй 2 баг, эрэгтэй 1 багтай ингээд нийт 5 багтай энэ 7 хоногийн тэмцээнд оролцож байна. Амжилттай оролцсон одоо ингээд октод маань аймгийн өсвөрийн авраг баг болж том хүрсэн
баяртай байна. За энэ хүүхдүүдийн одоо энэ намраг болсон хүүхдүүдийн хувьд бол нэг 4-5 жил жилж байгаа хүүхдүүд байгаа. Тий. Минигийн хүүхдүүд бол анхлан суралцсан хүүхдүүд. Энэ жилийн аймгийн аврах шалралт тэмцээний зохион байгуулалтаас ямар болж байна гэж харж байна. За энэ удаагийн аймгийн аваргын зохион байгуулалт их хайтайхан сайхан боллоо гэж бодож байна. Ингээд 2 тэмцээнийг 2 өдөрт багтаагаад ингээд олон залан зэрэг явуулж байгаа нь бас орон нутгаас ингээд холоос ирж байгаа хүмүүст бол их сайхан хайтайхан зохион байгуулалтын хувьд сайхан боллоо. Ингээд волейболын холбооныхондоо бас баярлалаа гэж хэлье. За ингээд баярлалаа. За Дадал сум нийт 4 насны ангилд 8 багтаа ирж оролцлоо. Тэгээд ямар ч байсан 10-аас доош насны эрэгтэй баг алтан медаль авсан. Мөн 10-аас доош насны эмэгтэй баг хүрд медаль авсан. 11-ээс 12 насны эрэгтэй эмэгтэй багууд хоёулаа хасаараа алтан медаль авсан. Тэгээд 13-аас 14 насны эрэгтэй баг мөнгөн медаль авлаа. Тэгээд 15-аас 16 насны эрэгтэй эмэгтэй багаас хос мөнгөн медаль авлаа. Бид бүхэн бас чамгүй сайхан амжилттай оролцлоо. Тэгээд бид бүхнийг бас дэмжиж тусалж байнгын бас уралдаан тэмцээнд тасралтгүй бас явуулахад дэм тус болдог. За иргэдийн хурлын дарга Оюнбаатар мөн засаг дарга Дашуурын мөнгөд за мөн бас тамгын газрын дарга Дамбэр чиглэл Гэрлэмаа тэгээ манай сургуулийн захирал Дэмчиг сүргээ Дамдын хүрв. Тэгээ байнгын бид бүхний ард бас байнга биднэрт тусалж дэмждэг нийт тамирчин хүүхдүүдийнхээ бас эцэг эхчүүдүүд хамгийн хөрөнгө оруулагчд байдаг. Ингээд эцэг эхчүүдтэй бол бас маш их баярлсан талархснаа илэрхийлье гэд. Мөн тэмцээний өмнөх өдөр буюу 6 дугаар сарын 11-ний өдөр аймгийн аврах шалгаруулах мини волейболын тэмцээнийг 3 насны ангилал зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. Энэхүү тэмцээнүүд нь ковидын цар тахлаас шалтгаалan 2 жил зохион байгуулагдаагүй бөгөөд энэ удаа олон баг тамирчдыг хамарч 2 өдрийн турш нийтдээ 700 гаруй тамирчид Чингис хотноо чуулж өрсөлдсөн юм а. Дадал сумын хувьд уг тэмцээнд 8 баг тэгж оролцсон бөгөөд 7 багийн шагналт байрыг хүртсэн амжилттайгаар мөн оролцлоо. Хөтөлбөр Усын тэргүүний өмнө дэлгэр сумаас бэлтгэсэн мэдээлэлээр үргэлжлэх хүрч байна. Өмнө дэлгэр сумын 4-р баг Талын булаг багийн нутгийн зон олон ёс уламжлалаа дээдлэн уул аваа нутаг усаа аргадан жил бүрийн зуны ихэнх сарын шинийн 10-ны бэлэгцэн өдөр нутгийн тахилга тайрхандаа дахин аргадаж сариг овооны тахилгын наадам хийлээ. Энэ талаар сурвалжлагыг сэтгүүлч Ган Зориг бэлтгэн хүргэлээ. Монголчуудын эрдэнэс дээдлэн шүтэж уламжлагдсан ирсэн зан үлийн нэг бол уул овоог дахих ёс байдаг. Тус уламжлалын дагуу Хэнтэй аймгийн өмнө дэлгэр сумын 4-р баг Талын булаг багийн нутгийн зон олон ёс уламжлалаа дээдлэн уул овоо нутаг усаа аргадан жил бүрийн зуны ихэнх сарын шинийн 10-ны бэлэгцэн өдөр нутгийн тахилга тайрханаа дахин аргадаж саргийн овооны тахилгаан үлдэж 93 наадмаа хийдэг уламжлалын дагуу овооны тахилга наадмаа хийлээ. Энэ жил өмнө дэлгэр сумын нийт нутгаар хавар эрт ногоо гарч хүн малын зоо тэнэлсэн дэлгэр зууны сар тайгаан золгож байна. За өнөөдрийн сайхан өдөр зуны ихэнх сарын шинийн 10 бэлэгцэн өдөр сайхан уул усаа дахиж тахилтаарна тахилаа манай нийт 7-8 сумын 63 их насны мөр орлоо 20 эдийн хязгаал орлоо хүчтэй хөрлөж сурын хараа болж сайхан өндөрлөө. Тэгээ өнөөдөр хамтран ажилласан нийт бүх Талын булгийнхаа иргэдэд болон одоо Хэнтэй аймгийн Жаргалтан сумын төвшин даргатай цагдаагийн хэлц өмнө дэлгэр сумын хүүхд хамгааллын хамтарсан баг ирж цуг ажиллаа. Өнөөдөр бол маш сайхан одоо тэгээд бүх хүүхд хамгаалтын хувцастай даатгалын өмсөж хамгаалтын өмсөн шалгаж тэгж явуулаа. Өнөөдөр бол ерөнхийдөө зохион байгуулалт бол маш сайтай. Тийм сайхан наадам болж өндөрлөө дөө. За энэ жилийн онцлог сайхан хургураатай, сайхан наадам зохион байгуулалттай ер нь 21 хүний бүрэлдэхүүнтэй энэ тагтах таваагаа таглаа. Эндээс бас Орогт аймгийн телевизээр ирсэн та бүхэндээ баярлж байна. Тэ. Энэ газрын сайхан хурдууд ирлээ.
Тэ. Зохион байгуулалт гол нь ер нь наадмын дэг журамтай байх нь чухал байхгүй ер нь. Хойштой ер нь үүтэй. За шазаал насны мөр дурлалаа. 60-аад мөр дурлалаад одоо сайхан газрын одоо хэдэн сумын намхай дөржи 3 мөр одоо түрүү амун хөзөө 5 мөрийг авлаа. Нэг хүний 3 мөр. Одоо ч одоо наадамч одоо тэгээд ой чадчихлаа нэг хүний наадам болоод байна шүү дээ. Ер нь хаа газар өөрцгөө тий. Одоо тэгээд та бүхэндээ нийтийн талын болгын хамт олон та бүхэндээ нутгийн ард түмэндээ бүгд нь баярлалаа гэж хэлье таахан тий. Энэ жилийн тахилга наадмын хурдан мордын уралдаанд 7 сум, 1 дүүргийн хурдан 57 ихнаас уралдсанаас Хинтээ аймгийн Хэрлэн сумын харьяат, аймгийн алдар туяач, Тунгалгийн Намхай дөржийн 3 морь аригдаж хурсан олны сэтгэлийг баясгасан нь онцлог байлаа. Их насны мордын уралдааны түрүү магнайд Хинтээ аймгийн Хэрлэн сумын харьяат, аймгийн алдар туяач, Тунгалгийн Намхай дөржийн хүрэн, Аман хүзүүнд мөн аймгийн алдар туяач Намхай дөржийн хар, Айргийн 3-т Бэндэр сумын уяач Болдогийн хээр, Айргийн 4-т Өмнө Дэлгэр сумын уяач Ганбаатарын хул, Айргийн 5-т аймгийн алдар туяач Намхай дөржийн Зээрдмэр хурдлан ирж, Тод магнай Торгон жолоогоон өргүүлсэн бол хурдан хязаалангийн уралдаанд 28 хязаалан уралдсанаас түрүү магнайд Өмнө Дэлгэр сумын уяач Баяр хүүгийн хар, Аман хүзүүнд Улаанбаатар хот, Сонгон хайрхан дүүргийн Монгол улсын Тод манлаа уяач Бадцоожийн ухаа халзан, Айргийн 3-т Тахилга тосхны уяач Бадсайхны хүрэн халзан, Айргийн 4-т Өмнө Дэлгэр сумын уяач Баттулгын хээр хурдлан ирж наадамчин олон уйсан эзэн унсан хүүхдэд баярлууллаа. Хязаалан насны мордын байр шагналыг Талын булаг багийн харьяат Мянгат малчин Мөнхбатын гэр бүл ивент итгэсэн юм а. Мөн тус наадамд Монгол улсын манлавяж гончгийн содном хүрэлцэн ирж өөрийн амжилттай салшгүй холбоотой нутаг усан дан хурдан хязааланган Айргийн 6-ад хурдлуулсан юм а. Саргийн энэ сайхан наадмыг зохион байгуулж байгаа энэ ахын дүүс, найз нөхөд одоо энэ бүх хүмүүстээ талархлаа, маш их баярлалаа. Тэгээ сайхан наадам боллоо. Нартай хуртай, мордон урдан хүмүүсийн сайхан ёстой, тэ бас соёлтой сайхан наадам болж байна. Тэгээд энэ сайхан наадмыг зохион байгуулж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хэд настай? Миний энэ хоёр морь хоёулаа соёолон морь. Тэгээ их морин тавьсан. Нэг их морь маань тавлаа. За тэгээ сайхан байна. Баярлалаа. Өмнөх амжилтууд та авахгүй юу? Энэ бол одоо битүү морь. Энэ битүү соёолон морь би энэ Тэмүүжин гэж найзтай авч өгсөн морь байгаа. Тэр хармаар болохоор одоо бас битүү морь. Битүү соёолон морь. Тэр заадлын зээлд морь бол нэг 5-6 арччихсан морь. За баярлалаа. Энэ цаашдаа бас томхон зорилго тавьсан баг тий. За ер нь бол одоо тэгээд цэцэн хандаа уралдчихал тэгэл улсын наадмаа зорин ард нь одоо манай бас их урд болно энтэй аймагт маань одоо хариуцлагатай наадмууд олон байна. Тэгээ бас энэ сайхан наадам боллоо. Бүх нийт уяачтай болон бүх морины сонирхолтой хүмүүстэй бүгдэнд нь сайхан амжилт хүсье. Тэгээд энэ манай баяр сайхны баяр хүү гэдэг манай үеил би уяачны багт гэхэд харуур маань болохоор одоо мөгчлэн Төв аймгийн Октал цаадны гончгийн Батболго гэдэг толгоос авсан үр юмаа. Тэгээ наадам зохион байгуулалт гоё сайхан болж байна. Одоо тэгээд цэцэн хандаал. Мөр хэзээ штэ. Мөр 6-аас. Энэ манай талуулаг хайрхан тахилга наадам бол ер нь уламжилт одоо бас 30 жил болж байна. Өнөөдөр бас 30 жилийн ой гэдэг ийм сайхан хүүхдтэй өдөр яг нутаг холж гисэн энэ даван дээр ирж нэг үрээ дахиулаад буцъя гэж зорилготой ахын хурж ирсэн. Тэгээ сайхан наадам боллоо, зохион байгуулалт сайхантай, хуртай устай, вараатай, хурдан шалангуй сайхан хөлгөөд олон цугласан ийм сайхан наадам боллоо. Тэгээд одоо сэтгэл өндөр байна, үрээ 6-гаар дахиулаа бас баяртай байна. Төрүүлсэнтэй адилхан байна шүү дээ одоо. Анхан Монгол улсын алдар туяач гэдэг энэ сайхан цолыг авахд би Өмнө Дэлгэр сумын одоо Талын багийн иргэн байсан. Тэгээд би энэ ус нутгийн зон олонтойгоо энэ нутгаа бол өөрийн төрснөөс наанаггүй би ч одоо 3 газараар дамжиж явж байгаа хүн шүү дээ. Батчирээ нутаг төрсөн өссөн. Тэгээд энэ нутгаа дамжаад одоо Баяадар сумын харьяаж явж байна. Тэгээд энэ ард түмэн маань энэ уулаваа сайхан дахиж ус нутгийн зон олонтойгоо өнөөдөр бас уулзаж учирч яахан сэтгэл хөөрж баярлалаа. Тэгээд одоо энэ наадам зохион байгуулж байгаа хүмүүстэй бас цаашд нь энэ морин хурдалж байгаа уяачдаа бүгдэнд нь энэ жил одоо Хинтээ аймаг болон улс бүсийн мөн одоо Хинтээ аймагт их хурд гэж том наадам маань олимп болох гэж байна морины маань. Энэ юмд амжилт бүтээлээр ардан байгаасаа гэж
бүх хинтээ нутгийнхаа уяачид нийт ард түмэн тэгээд амар амгалан сайн сайхан эрүүлэнг байхыг хүсье. Баяр наадмын хүчит бүхийн барилдаанд аймаг сумын цолтой болон залуу бөхчүүд хүчүзэн барилцснаас түрүү бөхөөр өмнө дэлгэрч сумын харьяад аймгийн начин их баяр төрүүлж мөрөн сумын харьяат аймгийн начин лавгдорж үзүүрсэн бол шөвгийн 3-д өмнө дэлгэрч сумын харьяат сумын зан Шижирбаатар, шөвгийн 4-д Өвөрхөнгө аймгийн харьяат сумын зан Батбаатар тус шалгарсан юм. Харин сурын харваны төрөлд Хэрлэн сумын харьяат Эрдэнэ жаргал, Гамболд, Хосвэр тус байржсэн юм. Ундрахаан мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Маргаашийн мэдээллийн хөтөлбөрөөр эргэн утас татвар баяртай хөтөлбөрийн төгсгөл та бүхэн 18 сум 4 тасгалтын цаг агаарын мэдээллийг урагшлуулан хүлээн авч байна.